За сайн байсан уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canon хагжил хайлж доороор та бүхэндээ 2 постэр хийхийг үзүүлээ. За нэг нь болохоор энэ Christmas гэсэн ийм постэр байгаа. За энэ онцлог нь болохоор яг энэ доотлохын зурагтай адилхан ийм өнгөтэй тэмээ бичгээр Christmas гэж бичсэн байгаа. За энэгээр бас онцлогтой. Ерөнхийдөө бол яг Christmas-ийн карт гэж ойлгож байна. From Santa тэмээ Сантагаас оюун над гэсэн ч юм уу Сантагаас хинт тэмээ тиймэрхүү маягаар тэгээд юм шуудан юу оруулсан байгаа. За хоёр дахь нь болохоор энэ Батагийн бас ийм постэр оруулсан хийсэн байгаа. За энэний онцлог нь болохоор ийм энэ дөрвөлжин ингэж оруулаад нааталт нь гаргаад энийг нааталт нь гаргасан тийм ээ. За ер нь бол яг иймэрхүү постэр өмнө нь хийж исэн. Гэхдээ надад бас яг энэ хийж байгаа арга нь их сонирхолтой санагдаад та бүхэнд үзүүлэх гэж бодлоо. За эхлээд Christmas-аар эхлэе тийм ээ. За эхлээд бол яг энэ юугаа аваад дэвсгэрээ бол нэг юм бэж өнгөөр авчих заяа. За тэгээд дээр нь хэдүүлээ юу яана. Энэ фотос руугаа очоод ингээд ийм өвлийн юм ямар нэгэн зураг олох ёстой байгаа. За би болохоор энэ зургийг авсан байгаа. Тэгээ энийг кроплоод ингээд ерөнхийдөө юм босоо нэг зураг болгоцсон байгаа. За жишээ нь бол энэ дэр байж байна. За тэгээ энэ зургаараа бид нар Christmas гэж хийх хэрэгтэй байгаа. Тэхийн тулд бид нар энэ Tab Cut Out гэсэн ийм аппликейшнийг ашиглана. За тэгээ энэ дээр энийг яхта бид нар яг use selected image гэдэг тэмдэглэсэн байгаас энийг ингээд тэмдэглэнэ. За тэгэнгүүт энэгээр бичиж аваад за тэгтээ яг бид нар энэ чинь Christmas гэж бичих хэрэгтэй байгаа. Christmas гэж тийм ээ. За тэгээ яг энэ маань фонд нь болохоор энэ өөрийнх нь цаанаас энэ cut off гэсэн фонд байна. За бид нар би өөр түрүү ямар фонд ашигласан бэ гэхээр Barbershop гэсэн фондыг ашигласан байгаа. За тэгээ энэ маань ингээд гадуураа ингээд ийм хар зураастай байгаадаас за тэр зураас нь бас арилгахын тулд бид нар юу яах хэрэгтэй? Outline-ыг ингэж унтраах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ маань ямар ч тийм юуг болно. За тэгээ image setting руу гарч зурагныхаа аль хэсгээр нь ингэж энэ Christmas гэж таслах юм бэ гэдгээ тодруулсан. За би болохоор энэ дээдлэлд тавих гэж байгаа учраас хамгийн дээдлийнх нь юугаар ингээд тавьчлаа. За тэгээ яг энэгээр бас нөгөө энэ зурагныхаа хэмжээг бол жоохон скейлдэд тийм ээ ингээд хамруулж зөрүүлж болно. За би болохоор нэг иймэрхүү маягаар л авчлаа. За зургаа бол эргүүлж болно. За одоо надад эргүүлэх шаардлагагүй. За тэгээд буцаж очиод за нэг иймэрхүү маягтай болох нь тийм ээ яг энэ улаан хэсэг нь энэ дээрээ орж ирээд за тэгээд Add to design гэдэг тэгэнгүүт энэ Christmas гэсэн бичиг маань ингээд бичигдчихнэ гэсэн үг. За тэгэх юм бол яг нь бид нар энийг энэ чинь ингэж тавиа. За яг энэ юугаа энэ юуныхаа зургийг бас яг хоёр талаас нь бас жоохон кроплоод жоохон ингэж жижигхэн болгоо тийм ээ. Энэ дэр нэг бид нар Christmas-ийн карт бэлдэх гэж байгаа учраас за тэгээд энэ дөрвөн булангийн бас нэлээ ингээд тийм ээ мүлээлэх чинь за тэгээд яах нь бид нар энэ Christmas гэсэн югаандаа ингэж авч тавих нь тийм ээ. За тэгээ яг энэ дээр за хамгийн нэгээр жоохон томруулчих. За тэгээд дээр нь бид нар нөгөө юу авчрах хэрэгтэй элемент рүүгээ очичоод за энэ дээр postage нара postage stamp гэдэг дарангууд чинь юм тийм ээ шуудангийн юм тамга гараад ирнэ. За энийг ингээд тавьчих болж байна тийм ээ. За тэгээд дээр нь энэ чинь бас Merry Christmas Merry гэж бичнэ. Christmas нь байгаа юм чинь тийм ээ. За тийм тул бид нар Merry гэж бичнэ. За тэгээ энийг бид нар нөгөө жоохон тийм ээ handwriting стилээр бичих хэрэгтэй байгаа. За энэ дээр бид нар ямар фонт ашигласан бэ гэхээр за энэ ямар байна. За энэ байж болж байна. За тэнийг мэдээж улаан өнгөтэй болгочихвол мэдээж зүгээр тад улаанаар. За тэгээд элемент рүүгээ очиж аваад бид нар бас юу яах хэрэгтэй. Ийм юу аваад тууз аваад энэ дээрээ бас тавьчих. За энэ маань хэтэрхий очоод дээшээ олоод аваад жоохон доошлуулад энийг бас жоохон ингэчих. За тэгээ Merry Christmas гэн хоёрын жоохон нийлүүлсэн маягтай. За тэгээ дээрэс нь бид нар яг нь From Santa энийг бол яг нь бид нар бичиж болно шүү дээ тийм ээ. За ингээд бол яг нь манай карт маань бэлэн болж байна. За энийг бас жоохон дээш нь олцож бас болж байна. Тэгэл мод нь жоохон
бүтэн болох байх тийм ээ. За ингээд иймэрхүү одоо штамп хийж болж байна. За дарааг нь болохоор одоо энэ зургийг ингэж юм дөрвөлжин юм цагаан юун дотор оруулж ирсэн байгаа. За эхлээд бол мэдээж бид нар зургаа оруулна. За би болохоор хүүхэн зургийг бас энд дагаад ингээ янзлаад бэлтгэсэн байгаа. За ийм зураг байна. За тэгээд элемент рүүгээ очиж жаад бид нар юу яах хэрэгтэй? Shape рүүгээ орчоод энэ дөрвөлжин юу ингэж аавна. Shape-ийг ингэж аваад яг нэг дөрвөлжлэх хэмжээгээр бол яг нэг ингэж яаж өгнө. За тэгээ голыг нь олоод за өнгө нь бол transparent буюу ямар ч өнгөхгүй болгоно. За тэгтээ харин яг гоо тэгэхээр энэ юуг нь stroke weight-ийг нь бол нэг 19-20 болгоод тийм ээ. За тэгээ өнгийг цагаан болгоч. За тэгэх юм бол юм болчин тийм ээ. За тэгээ яг энэ артлынхаа зургийг дахиад яач 2% болгоод дээдлэлт нь 50 гутаа энэ артлын юу background-ийн арилгаад энийг ингээд орчих юм бол энэ цаагаараа ингээд орсон юм шиг харагдаж байгаа зү тийм ээ. За тэгээд яг дээдлэлт нь бол яг би энэ do better feel better гэдэг нь батагийн мото шүү дээ тийм ээ. За сайн нэг сайхан нэг мэдэргээд надад ч гэсэн дээр мото нь бас таалагддаг. Тэгээ яг энэ нас яг ингээд энэ дээр цагаан дээр ингээд хараад оруулчихвал зүгээр анти. За иймэрхүү маягаар бол хийдэг байх. Надад яг энэ хийсэн аргачлал нь таалагдсан түүнээс л өмнө нь бид бас иймэрхүү постууд хийжсэн шүү дээ тийм ээ. За энийгээ бас жоохон энэ баг илүү нэгэ толгочвол ятган. За ингэж хийдэг байх нэ. За ингээд энэ бичлэгэд бас баярлалаа баяр таа.